Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын санаачилгаа төрийн бас байгууллагын чиглүүлэгч багш Адзай байна. Манай байгууллага нь 2017 оноос эхлүүлэн Монгол хүүхдүүдийн боловсрол, хөгжил чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн нэлээ. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар Монгол хүүхдийн онцлог тохируулан ирээдүйд бэлтгэх Enterprise хөтөлбөрийг 4 дахь жилдээ амжилттай хөгжүүлж хэрэгжүүлж байна. 2025 оны байдлаар бид нийслэл болон орон нутгийн 10 аймгийн аслагсан сум дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 4000 гаруй сурагчдад хүрч ажиллаж чадсан. Тэгвэл Enterprise хөтөлбөрийн гол онцлог нь юу вэ? Нэгдүгээр, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үндсэн хөтөлбөрт багтаагүйч үн цэн нь улам өсч буй. Хүүхдийн ирээдүйн ажил амьдрал нэн чухал агуулга аргачлалыг заадаг. Хоёрдугаар, сурагчид зөвхөн өөрийн төдийгүй нийгэм, байгаль орчны асуудлуудаас сонгон бодит төслийг санаачилж хэрэгжүүлж үр дүнгийн тайлгнахдаа тасалдгүйгээр хөгждөг. Мөн сурагчид зөвхөн нэг төслийг хэрэгжүүлээд зогсохгүй өөрийгөө илэрхийлэх итгэлтэй, асуудлыг хамтдаа шийдэх сэтгэлтэй, хариуцлагатай иргэн болон төлөвшдөг. Бид энэхүү үр дүнтэй хөтөлбөрөөр 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд бүх сурагчдад хүртээмжтэйгээр үндэсний хөтөлбөр болгохыг зорьж байна. Та бүхэн маань бидэнтэй нэгдээрэй.